Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгзөө байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Тэр нэлээд эсвэр гаргаад тавьчээ. За хүүхдүүд юм дуусгаж байна уу? Дууссан багшаа. За бэлээ нэмнэ юугаа басан жаргалаа утандаа хийгээд нөгөө малчт маань ирсэн байна. За доошоо аваад ирээрэй за. За тэгээ багшаа. За гадаа нөгөө хэд байгаа тий. За би гадаа хэдтэй энийг нийлүүлж агаад доошоо буужий. Чи наадхаа дуусгах чинь миний араас гараад ирэх үү? За. Сайн байцгаана уу? Намайг Баасан Жаргал гэдэг. Би Орхон аймгийн 12-ын Б ангийн сурагч. Манай анги сар болгон хэрэгтэй хүмүүст нь тусалдаг, аян явуулдаг. Энэ сар мал төлөлт төллөө. Тэгээд энэ өвөл 100 тентэр ихтэй өвөлжилт айгүй хүнд байсан гэдгийгсэн баггүй юу? Тэгээд бид нар малчдаа туслах гээд бэлийн нэмнээ энтер хийсэн. Одоо тэрийгэ өгөх гээд явж байна. Нөгөө хүмүүс чинь тэнд ирсэн байна шүү. Чи юмнуудаа хайрцагт хийсэн юм уу? Би бас хайрцагт хийждэг байж. Айгуу гоё цэвэрхэн харагдчих. Би зүгээр харилцаа. Сайн байцгаана уу? Яхаа удаа. Ажил дээр сайн уу? Өндрөө. За бид нэр ингээд бяцхан тас аяныхаа хүрээнд та бүгдтэй туслах гад нэмнээ бэлийн энтер хийсэн. Тэгээд тэднэрийг авчнаа. За баярлалаа. За дүүнийхээ бас сурлагын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Яг л малчид биднэрт яг хэрэгтэй үедээ ийм гоё нэрнэ гэлээ. Янз бүрийн гоё юм хийсэн байна. Дүүнийхээ бас баярлалаа. Цаашд бас сурлаг хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ганаа баярлалаа. За. За баяртай. За. Би өдөр тутамдаа цагийн хуваарлалт хийдэг. Яг миний өглөө 5:30-аас эхлээд яг 10 цагт дуусах хэрэгтэй гэд би айлчлах энийгээ баримтлахыг хичээдэг. Тэгэл яг би гэртээ өдөр алга 8 цаг 7:30-аас 8-ийн хооронд ордог. Тэгэл одоо хичээлийн цонхтой үе шүү дээ. Тэрнгүүр ороод гэртээс хоолоо хийгээл гэрээгээс цэвэрлжээл тэгэл өөрийнхөө чөлөөт цаг айлуулах өөртөө гаргахыг хичээгээд номын санд суугаад хичээлнүүдийг гэлс хийжээд тэгээд оройн нэрээ зургийн тэрэ зураа суудаг. Яг манай сургууль захын сургууль гэж явдаг ч гэсэн Эрдэнэттэй хамгийн тохижилт сайтай сургууль нь гэж би боддог. Хамгийн чухал нь манай сургууль усан бассейн те. Усан бассейнд ер нь явснараа хүүхдүүдийн бие өсгөөс гадна өөртөө итгэх итгэл нь аягүй нэмэгддэг. Манай захирал ажилчид ч гэсэн сургуультай усан бассейнтэй болохын тулд нилээн явсан юм шиг үлээ. Саяхан мэрэгжлийн багштай болоод тэгээ бид нар усан бассейнд хичээллэж эхлэх гэж байгаа. Би бол манай ангийнхан усан бассейнд хичээлж эхлэх гэж байгаадаа үнэхээр их баяртай байгаа. Манай аав ер нь эрхэн нэлээ ховор байдаг хгүй юу? Одоо говьд маш амарч байгаа. 2-3 сартаа л нэг ирдэг хгүй юу? Тэгэл ээж ч гэсэн өглөө 8-аас 6-гийн хооронд ажилтай. Мөнгө санхүүг
ээж бит хоёр цуг хариуцж байдаг. Тог усны мөнгөний гарсан байна. Энэмгээрээ хүнсээ цуглуулах юм байна гэд надад хүнснийхаа мөнгийг зүгээр өгчдөг. Гэрийнхээ ойролцох дэлгүүрүүдээс амралтын өдрөөрөө хүн центрийг цуглуулад тэгээ гэрийнхээ хоолондыг зохицуулдаг. Би 9 дугаар ангид хамгийн анхны ажил хийжсэн. Жилотогийн зарим нэг газар зарим хийгээд зардаг гэсэн. Тэгэл хамгийн анхныхаа цалинг аваад заавал одоо юу хийх үү, яах вэ гэж бодоод өвөө юм хоёртаа ч өгмөр, тэгэл ээж аваа хоёртаа ч гэсэн гоё юм авч өгмөр, дүү нартаа ч гэсэн юм авч өгмөр. Хамгийн анх тэндээс мөнгө амар хурдан дуусчдсан байна да. Ёо, ёстой юунд ч хүрээгүй ингээд дуусчдсан байна да гэж амар харж ирсэн. Манай аваа айгу сэтгэл хөдлөл өндөртэйгээд би тэр зангийн бүр ингээл нэвт авцсан. Тэгтээ яг ингээд гаднаа тэгэж амар сэтгэл хөдлөл өндөртэй байгаа ч гэсэн яг тулсан юм болгон дээр би ээж хаа амар хатуужилтай, тууштай зангийн өгүүлж авсан гэж боддог өөрийгөө. Ер нь багасаа л хувц загварын дизайнер болох гээд манай ээж эмээ хоёр айгүйх дээл ойдог гэсэн байхгүй юу? Тэрийг хараад ваа ямар гоё юм бэ гэж хараад тэгээд нөгөө нэг дээлнээс үлдсэн өөдс материалнуудаар нь би аваад Барбинда хувц центр хийдэг байсан. Тэгээд жоохон том болж ирээд мэдээж жоохон ухаан сууж ирээд өөр мэрэгчлүүдийг хараад тэгээд нэгч багш болд юм уу эсвэл IT-гаар ч нэг явд юм уу гэж айгүй их бодож үзчихсэн аа. Одоо яг 12 дугаар ангид ороод за ер нь л миний болох хэвээр мэрэгжил хувц загварын дизайнер юм байна гэж бодоод тэгээд одоо яг энэ мэрэгжил дээрээ бат зогссон байгаа. Сонгон судалж байгаа хичээлүүд гэх юм бол би математик, англи хэл, монгол хэл 3-ыг сонгон судалж байгаа. Математикийн бодлого бодох би аягүй дуртай. Математикийн сорил энтер манай сургуулиас аваад тэгээ би 1-р ярианд орсон. Тэгээд монгол хэлний хичээл гэсэн намайг өөрийгөө илэрхийлэх чадварыг аягүй сайн хөгжүүлдэг. Манай монгол хэлний багш нар аягүй хичээл аягүй сайн ордог. Би ер нь өөр орны хэлнүүдийг сонгон судлах дуртай. Ягаад гэвэл ямарваа нэг ямыг өөр өнцгөөс харахад мань айгүй их тусалдаг. Би эхлээд Солонгос сурыг гэж бодчихсон юм. Тэгээд энэ жилээс сая мисийн тэмцээнд орсон шүү дээ. Тэгээд дараа жил үндэсний мист орох зорилготой. Тэгээд тэрэндээ орохын тулд Монголдо сурах зайлшгүй шаардлагатай болчоод мисийн тэмцээнд орооч гэгээд манай сургуулиас урилга ирсэн. Тэгээд очиод бүртгүүлээд сарын хугацаанд бид нар бэлтгэл хийсэн. Тэр хугацаанд хүн чинь зөвхөн гаднаасаа биш дотроосоо бас гэрэлтэх хэрэгтэй юм биш үү? Хизээч хөгшөрдөггүй гоо үзэсгэлэн хүний дотор байд юм биш үү гэдгийг би аягүй сайн ойлгосон. Бие зөв авч явах цаг баримтлах тал дээр аягүй сайн бэлтгэл хийсэн. Миний хөл дүүплэн дээр нөх амар сайн нөгөө нэг сууж өгдөггүй төрлийн хөлттэй би номгоо гэсэн. 3 цагийн турш өндөр өсгийдтэй амар хоол ингээл яваал чинь хэцүү шүү дээ. Би өвдсөн ч бүр яг өвдөөгүй юм шиг царай гаргаал. Тэгэл дүүплээ тайлал гэсэн чинь миний хөл ингээл 2 талгаа амар холгоцсон. Тэгээд цэвэр үсэрч амар өвдсөн ч гэсэн тэгээд за зүгээрээ жижигэн л цэврүү штэ гэж бодоол. Тэгэл тэр үед би ээжийнхаа бүр амар хатуужилтай зан чанарыг би өвлөд авцсан байна да гэж бодоол. Манай одоо говьд том машин ундаг байхгүй юу? Тэгээд энэ тэмцээнд орохын тулд мэдээж санхүүгийн асуудал хэрэг болно. Тэгээд палажин дээр авахаас холаад тэгэл аавыгаа бодоод яг энэ палажиг өмсөхийн тулд манай өдөр шөнөгүй нойр холгүй ажиллаж байгаа шүү дээ гэсэн бодол миний толгойд айгүй их орж ирдэг. Ээж минь хүртэл яг хажуудаад миний хамаг ямыг болгож бүтээх гэлгүйгээл яг зохицуулах гад явж байгааг гэн хараад айгүй үүрэг хариуцлага нэмэгдсэн. Тэмцээнд орохоос өмнө өвөө юм хоёртойгоо уцаар ирсэн байхгүй юу? Имээ нэндээ сүргнөө миний охин тэмцээндээ мэдээж амжилттай оролцсон шүү дээ. Тэгээл тэгсэн чинь бүр дотор бүр айгүй үүрэг хариуцлага мэдрэгтэй ингээл айгүй амар хуйлждаг болохоор ингээл нулимс гараал явцсан гэд титэм надын нүдэнд харагдаад тэгэл за би угаасаа л энэ тутмыг аавна гээл төсөөлөд гарсан. Тэгээд яг тайзан дээр гараад дүн танилцуулсан. Хамгийн багасаа эхлээд дэвшлүүлээд явж байгаа шүү дээ. Тэгэл миний нэр бүр гарахгүй болохоор би амар баярлалаа. Сүлдээ бүр тагтлаа. Бараг тэн дээр үсрээд хэцэг нь олгоо. Данч дөвлөлтэй байсан л та. Тэгээд тэргүүн байрын шагналт ямжуун баасан жаргал гээ зарлсан чинь ингээл цаанаасаа миний дотор ингээ хоримтлагдсан байсан. Бүх юмнууд ингээл миний нүднээс гарсан. Би бүр уйлхаа зогсож чадахгүйсэн. Яг тэмцээндээ оролцоод стори энтер хийгээл дуусаад нэг 2 цаг гараа би ерөөсөө уцаа хараагүй амарч мамраа тэгээд байсан байхгүй юу. Тэгэл Instagram, Facebook орсон чинь ингээд бүх хүмүүс миний зургаар стори энтер хийсэн бүр би бүр шок. Миний Instagram дагагч энтер айгүй болон морь өсөд өөртөө итгэл үнэхээр их нэмэгдсэн.
Тэгэл одоо ингээд нуруугаа ингээд жоохон бүхтэж хөөрл жоохон эвгүй санагтаал эйгүү дандаа гоё цэх байдаг болсон. Өглөө ингээд нүүр мөрөө бодохгүй гаридаа гэж бодглоо. За мисс штэ гэл эйгүү тэгэл ер нь байн гоё байх ёстой болсон. Тэгтээ надад амар таалагдчихж байгаа. Хичээлийн бус цагаараа IG, Facebook ухаад PUBG энтер тоглоод байж байгаа хүүхдүүд надад бүр амар хайран санагддаг. Жил амар хурдан явцсан байдаг. Би ингээл нэг л мэдсэн чи 12 дугаар ангид орцоо одоо ээж төгцөн. Тэгээд хичээлдээ хамаг анхаарлаа хандуулад загвараа зохион бүтээх тал дээр цаг арай бага гаргаж байгаа. Өдөр заавал нэг 30 минут суугаад өөрийнхөө дуртай юм хийн гэдэг чинь сайхан шүү дээ. Яг хийгээл зураал өнгөрөхлөөр цаг амар хурдан явцсан байдаг. Парисын загварын 7 хоногт оролцохыг би амар хүсдэг өөрийнхөө загваруудаар. Өвлийн хувцсгүй хүүхдүүд мэдээж мэрсэр байдаг. Хөрхийг нээж байгаа хүүхдүүд ч гэсэн гэр орны асуудал аягүй ихтэй хүмүүс ч гэсэн байгаа. Надад хэрэггүй юм бусдад хэрэгтэй байж болно шүү дээ. Тэрийг нь хараад бид нөгөө сургуулийнхаа хүүхдүүдээс хандив гуйгаад өөрийнхөө хэрэгэлдэггүй ч юм уу илүү зүйлсийг биднэрт ингээд өгөөрэй. Бид нар хэрэгтэй хүмүүст нь хүргэнэ гэд тгийж цуглуулж явдаг. Хүн манай сургуулийн хүүхдүүдээс гадна бараан цахмахын эгч нар маань бас энэ аянд оролцох аягүй дуртай. Тэгээ бид нар жил алга яваад хандив гойгаа тэгээд явдаг. Тэгээд тэр юмнуудаа нөгөө тусламж хэрэгтэй болсон хүүхдүүд маань өөрсдөө сонгоод авдаг байхгүй юу? Дэлгүүрээс юм авч байгаа юм шиг үзээд амар хөөрхөн хүүхдүүд тэгээд өөртөө хэрэгтэй юмнуудаа бүгдийг цуглуулад авдаг байхгүй юу? Одоо өвлийн харах үедэнд пүүцтэй явж байгаа хүүхдүүд ч гэл байгаа. Тэр хүүхдүүд маань тэндээс ингээд готл аваад амар баярлалаад өөрт наад жаргалтай байгаа амар мэдрэгддэг. Хичээлд орчихлаа. Өнөөдөр Писаны маань анхны хичээл эхлэн. Одоо бага ангийн дүүнер маань хичээлдээ орсон байгаа юм байна. Тэр хооронд номынсаа орж зураг зурах гэж байна би. Өнөөдөр багш өөр дарахсан зүйлээс хэлбэл. Өөр дарахсан зүйлээ одоо бүлийн зэсэл, нарын тасал, усан дээр бүлцэл, ансилжсэн гэж байна. За хамгийн их хичээл ансилжсэн. За бүгд шийдэл үгээ багшаа дараа тийш заяа. Намаа ансаатаа уцраа. За мэнэ гарах. Басна. За яа ансаатаа уцраа. Масса. Тэгэхээр шууд үгүй ансаатаа уцраа. Масса. За хоёр усан дээр бүлцэл. За яг шууд бүгдээ хүчтэй болсаа. Өгдөгний хацсан. Өгдөгний хатэр өөрөөсөө яг. За бүгдээ цаашаа аваад сэрч багшаа. Хогоог хадгалаад хоёр өдөрөө өсөлтөө хөвгөрэй. Ажсан. Бүгдээ бүсаа. Өсөлтөө цаашаа нөрөөгаараа. За бүгдээ. Бүхий үсэйшээ гадаа үгээсээ бүгдээ. Бесохэр эрүүг оснод тавиад. Сайн. Аавс төшөө өстөр татто аавс төшөө. Эрүүг оснод тавиад. Бесохоо яа мэдээ. Дай бүхий үсэйшээ. Бүхий үсэйшээ оснод бүгдээ сэтгүүлштэй тийм ээ. Аавс төшөө хоёр Oroke bayar takut bayar, dulu, tap, turhat, usni gecikir. Kalau bias mesti sehingga butuh catat sehingga, jus, saat ini asli hat sedikit sehingga gong sedikit, asli hat sedikit.
Эцэгтэй оролцсон хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа хүмүүстээ. За хичээлээ тарчихлаа. Одоо би гэрлэгөө явж байна. Манай гэр сургуулиас айгүй ойрхон. Тэгээд гэртээ очиход манай хоёр дүү хүлээж байгаа. Манай аав тэгээд гэртээ 2-3 сартаа нэг удаа ирдэг. Манай ээж болохоор 8-аас 7-гийн хооронд ажил хийдэг. Тэгээд би одоо гэрлэгөө орж там охиныхоо үргийг гүйцэтгэж байна. Бирлээ. Хүүхд тавраад ирж байгаа юм уу? Ямар ирсэн? Харин тийм ээ. Хөөе гэрээ зөрлөлсөн юм уу? Бүр хаалаа ирсэн шүү дээ. Ямар гоё юм бэ? Ямар хаал хийсэн? Ногоот ш л. Оо вау. Лав өнөдөр эртээ биш нөгөө шалгалт төгссөн шүү дээ тий. Тий. Өнөөдөр анигинд юу хийсэн? Тэгээ нэг их юм хийлэхгүй. Зүгээр математик дээр нэг юм хийлгээл тэгэл тэрийг хийх тусгай гүйцэтгэх дөрөв болоод тэгэл Оо тийм үү. Тэгээд эрт тарцсан юм уу? гэрийн тайлбарлалтыг би математик дээр гэрийн тайлбарлуулаад тэгээд би энэ Монгол хэлний гэрээ хийж. Математикийн даалгавар хийгээд дууссан юм уу? Тий. Тэгээд өнөөдөр олимпиад нь хэрэг явдаа? Олимпиад уу? Тэгэл шалгалттай лөлөөсөн. Тийм үү. Юуны олимпиад байлаа? Математик. Сайн хийсэн үү? Оо за. За би түүлдээс хэвчээсгэлээ. Ямар гоё амттай юм бэ? Харин тийм үү? Өө тэгээд шинэ бассейны багштай болсон юм уу? Тийм манай сургуульд шинээр ирсэн гэсэн шүү. Тэг ямар хөө юм бэ? Эхлээд орохоор амар өгөө заяа. Аха. Тэгээд хөлөө хөвүүлсэн. Амьсгалын тасгалыг хийсэн чинь амруу ус ороод. Уулна ортоггүй гэсэн. Тэг ууцсан тэр үсэн. Одоо буцаж гаргалтай нь ш. Тийм. Олон хүмүүс байна уу? Гүү. Нөгөө нэг ангид 10 хүүхдлээд гэсэн. Насаараа хуваагдаад уу? Тийм 10 хүүхд нийлээд нэг анги орлож ордог гэсэн. Тэгээ багш нь ямар хөө багш? Багш нь амар гоё багш л шүү. Тийм үү. Хаанаас ирсэн бэл? Хангардад ажиллаж байсан гэсэн. Одоо энэ цагийн багшаар ирсэн гэсэн шүү. Гоё тий. Хөөе анигийнхэн сүнхэнд гоё юм байхгүй шүү дээ. Тэгээ яах гэж байгаа юм? Тэгээд эхлээд амар юу гээл. Оо. За нэг хад дэвтрийг аваатар. Өтөр таны зургийг гэр мөрөө цэвэрлээ цаг гаргалаа шүү. Йоо за баярлалаа. Би одоо тэгвэл зураг зурлаа. За. Энэ миний сая миссийн тэмцээнд оролцсон цам байна. Тэгээд би бас 9-р ангида сургуулийнхаа миссийн тэмцээнд оролцоод шилдэг загвар зохион бүтээгч болж исэн. Тэрний маань тууз нэнэ. Тэгээд энэ болохоор саяны миссийн тэмцээний тууз. Тэгээд энэ тэтмэн. Энэ болохоор энэ дээрээ Эрдэнэт хот тиймээс хэд юм бичгтэй. Тэгээд энэ бол миний амьдралын бүр хамгийн нандин мөчүүдийн нэг. Тэгээд миний сэтгэл үнэхээр хөдөлж исэн. Тэгээд айгүй их баярлалаа.
За 6 зураг дуусчлаа. Өнөөдөр гівгийн тийм авангард хувцас зурмаар болоод тэгээд энэ хувцас маань ирээдүйд бодтойгоор ингээд хэнийг өмссөн байна гэдэгт би итгэлтэй. Тэгээд үеийнхаа найзуудад хандаж хэлгээд цаг хугацаагаа зөв боловсон өнгөрөөгөөд юу хамгийн үнэтэй зүйл чинь бидэнд одоо цаг хугацаа шүү дээ. Ирээдүйнхээ сайхан амьдралын төлөө цаг хугацаагаа зөв боловсон өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Бусдад өөрийнхөө чадах чинээгээр тусалж чадах юм бол эргээд өөр чинь тэр тус ирнэ. Тийм тэгээд бусдад туслаа тэр хүмүүс ингээ баярлж байгааг харах ч гэсэн өөрт чинь ямар сайхан сэтгэл ямар гоё аз жаргалтай болгодгийг та нар бас мэдэрэн байх гэж би бодож байна. Тэгээд өөрсдийнхөө чадах чинээгээр бусдад туслаарай. Тэгээд өнөөдөр хамт байсанд баярлалаа. Баяртай.